За хай. Би гэртээ ирсэн. Увс аймгийн Улаангом сум 100 жилийнхаа ойгоор ямар бүтээн байгуулалт хийсэн байна. Юу өөрчлөгдсөн байна гэдгийг гарч харцгаая. Ажаанд юу нэстэ ус үзүүлнэ ингэнэ. Увс үзүүлээ, бэлгийн ахын гэр бүлийг авч гарыг бас юм үзүүлээ. Юу сугны үсвэ. За тэгээд гарцгаая. Гараад ирсэн чинь гадаа амар халуун байна. Гэтэ градус бол 28 зааж байна л та. Гэтэ нэг гадаа нэг 40 байгаа юм шиг л байна. За ирсэн зочдтой юу ч гэсэн олон улсын худалдааны төв рүүгээ оруулж байна. За энэ олон улсын худалдааны төв нь болохоор ер нь энэ жил биш өмнө жил нэгдсэн. За ийшээ зогсоол ер нь бол олдож молтгоо болсон байна. За одоо ингээд энэ харагдчаас хаална олон улсын худалдааны төв юм шүү. За ингээд орж ирэхээр ийм кофе шоп гэдэг юм байна. За ийшээ бол нэг давхраараа хувцас байна. Тэгээ гоо сайхан байхан байна. Мөн кофе шоп. Ирчлээ. За одоо ихтгэлт зах дотор явж байна. Одоогоос нэг 4-5 жилийн өмнө ер нь бол хүмүүс нарантуул зах шиг ер нь бол гадаа яг ингээд зохистой юм зардаг байсан. Тэгээд саяхнаас нэр нь ашиглалтанд ороод тэгээд гадаа зохистой байсан хүмүүс бүгд ингээд дотгошоо ороод ирсэн байгаа. Ер нь бол гадаа зах байхгүй бүгд нэг юм сандыг жирэх үү тийм захууд болсон байна. За одоо ихтгэл захаас ингээд урагшаагаа гаргахлаар Шинэ Улаангом гэдэг ийм зах байдаг. Энэ нь болохоор ихтгэл захаас арай өмнө барьж байгуулагдсан ийм зах байгаа. За тэгээ шиг номин байгаа. Нэг давхартаа одоо ингээд номин нь, хоёр давхартаа ингээд бараанууд байдаг. Энэ агай гоё нэшлэлгүй. За энд ингээд хилийн цэргийн тэг 246 дугаар анги байна. За амар бороо орчих шүү байна. Амарч бахтай ороод өнгөрөх юм шүү байна. За одоо шинээр нэгдсэн нэг буудал тэгээд ресторан байгаа гэсэн. Тэгээд амар гоё хоолтой гэсэн болохоор тийшээ очиж хоолыг нэгдэж үзэх гэж байна. Амсэлж байна. Жохоо муухай зан гаргалаа бид нарт. Зингээ ороод ингээд суусан жавшлаараа манах нэг цагийн дараа одоо хаагаад нэг цагийн дараа ив ажиллая шүү гинэ. Ягаад гэсэн чинь бид нар одоо галтайгаа зөрж гэж байна. За гэл гараад ирлээ. Зон жил Улаангом хот гэж байна. Ийм шинэ лаунж ус байна. За одоо энэ Аура ресторан маань болохоор шинээр нэгдсэн билээ. Тэгээд ишээгээ орж үзцгээе. Энэ гэхдээ үйл намайг цагаасаараа ирэхэд байсан шиг санагдаад байгаа юм. Тэгээд би орж амжихгүй. Одоо орж үзье да. Энэ нэрээ 29 Юбик комедигийн тоглолт болох газар юм биш үү? За орохгүй бас үүднээс буцлаа. Дээр хүлээ авалттай байгаа. Гинэ. За ингээд Улаангом бүр улаан шороогоороо эргэж байна. Энэ гинтли болчлоо. Бороо орох гэсэн чинь салхилаад, шуураад замаарсан. Оо зам бүр юм. Юу машина дараагаа угсаа.
амар том ширхэгтэй бороо асгаж байна да. Өрөнгөр ус цаг байна. За энд ингээд нэг хүн бороон дотор уйлангаа сагсан бөмбөг тоглож байна. Энэ хүний уйлж байгааг хэн ч анзаарахгүй. За бороо арай нэг жоохон ёо яг хамран дээр зүтв шүү. Арай жоохон амслаа одоо иш авч үзье. Энэ хавийн тог тасарчлаа гинэ. Жоохон хүлээж үзье та одоо. Өсөж байна. Тог ирсэн байна. За энийг бүр яг зорж хажууд нэрлээ, хажууд нэрж үзлээ. Нэг чадвал өмнөх ямар байсан зургийг хажууд нь оруулчихъя. Нэг гэхдээ өмнө нь ингээд дээр нь Рапунцель байдаг гэж боддог байсан. Одоо ч гэсэн ямар зориулттай юм гэдгийг нь бол мэдэхгүй. Өндөр цагаан худаг л гэдгийг. 2002 оны төгсөлтийнхаа ингэж янзлсан юм биш үү? Зураг даруулдаг гэсэн үг юм. Тэр автыг гой гаргаарай гэж. За энэ бол ингээд Цэдэмбал даргын хөшөө байна. Ийм хөшөө энэ урд нь амар хүмүүс зураг даруулж байна. Тэгээд бас ингээд ер нь бол айгүй их юм болж байна. Зургийг үзэсгэлэн гарсан байна. Хамт явж байгаа хүмүүсээ алга болгочлоо. За одоо хэдүүлээ талбай нөгөө тишээгээ явж үзцгээе. За нэг юм усан хориглоор байдаг байхгүй юу? Энд гэхдээ ер нь бол анх баригдахтай ажилладаг байсан юм дандаа. Өнөөдрийн байдлаар бол ажиллахгүй байна. За цааталт нэг юм дэлгүүр юм уу юу юм бэ? Баригдаж байна. Барилгын ажил дуусаагүй байх шиг байна. За энэ талаар ингээд хүмүүс байна. Ариун цэврийн өрөө байна. Эмхтэй, эрэгтэй. За тэрэгцэртэй хүн гэдэг юу байна. За энэ нэг юм байдгийг. За энэ болохоор энэ хоёр зармигны машин байна. За нэг юм хөө. За одоо ингээд Цэдэмбалын талбай яг эсрэг тал, замын эсрэг талд нь Гиванбаатарын талбай байдаг. За Гиванбаатарын талбай нь ингээд
Ажиглаараа гэрэлт гудамжтай. За гэрэлт гудамж маань болвол за ёстой бүх гэрэл нь ассан байна да харин ч. Өвөл би нэг төсөөдрөөрөө ирж ирсэн шүү дээ. Тэгэхээр гэрэл нь асахгүйсэн да. Уг нь мэлний ирээс ч асах ёстой шүү дээ. Эцэс ч асаагүйсэн одоо асах ёстой. Бүх гэрэл нь ассан байна. За ингээд айгүйх ногоон зүлэгтэй доогоораа тэгээд зөвхөн хэлбэртэй гудамж байна. Тэгээ энэ маань одоо ингээд өөр тэр хүртэл ингээд үргэлжилдэг. За ингээд ууг нь Зэдэмбаатарын төлбөр амар хүн байна гэсэн чинь Гиван Батрын төлбөр бүр их хүн байна. Дээрээс нь амар их хоол идэх юм зарж байна. Амар их тоглоом байна. Одоо ер нь бүх тоглоомнууд маань яг энэ ч төвлөрсөн юм шиг байна. За ингээд хүүхдүүд тоглож байна. Ээл хүүхдүүд тоглож байна. Волейбол тоглож байна. За ингээд тоглоомнууд зарж байна. За аймаг болгонд байдаг Аяла улаангом маань одоо энд байна. Гиван Батрын хөшөө маань одоо энэ байна. За өстө нэрээ божигнож байдаг юм байна хүмүүс чинь. За нэг юм сууглаа тодалтай байна. Азаа үзээд нэг үзчихье. Хармаараа харуулад. За энийг авч. Өөрөөсөө янз бүрийн тоглоом байна оо. Энэ юу вэ? Буудлага юм биш шүү дээ. Ингээ бууд тийм байна. Энэ малгаанууд нь тэгээд зүгээр чимэглэл юм байна. Шагналт нь малгаах юм болоо. Ийм юм үргэлж шүү. Энэ ямар хөөх юм бэ? Зарч байгаа юм байна. Ямар хөөх юм бэ? Эндээс шүү дээ. За дараагийн үзэх юм байна. Улаан онц зэрлэгт хүрээлэн гэж байна. За энэ газар маань өмнө нь бол юу байсан? Парк байсан. Тэгээд одоо ингээ янзлаад хүрээлэн болгосон гэсэн. За энэ бас Аяла улаангом гэж байна. За энэ зураг харуулдаг хэсэг байна. Ямар хөрх юм бэ? Их хөрх юм биш үү? Усан хариулуур нь бол ажиллаж байна. Ингээд тэр бол даран жилдээ амар их тоглодог гэсэн ганц тоглоом доо. За ингээд савлуур байна. Энд ингээд I love you гэж юм. За ингээд эхнэрийн хаан зургийг хичээнгүүлэн дарж өгч байгаа манай ах. За хонгор 2 амттай улаангомын гудамжаар явж байна. Манай 2 дүү тэгтээ хоёулаа надаас өндөр. Тэгээд өнөөдөр би дураа жоохон хэсэлт хийх чинь. Амар халуун байна. За энэ бол өсөний төв номын сан. За гаднаа нэг юм 2 арслантай. Энэ дээр нэг юм шин юм хөшөөтэй болсон байна. Энэ юу вэ болоо? Та авч болно, өгч болно чөлөөт номын сан гинэ. Хүмүүс ингээд уншсан номоо тавиад уншаагүйгээ ингээд авч болдог юм байт юм шүү дээ. Өний мэдсэн болох тус уншсан номууд авчдаг гэж. Гоё тий. За өнөөдөр тэгэхээр нутгийн төвөөр явах юм байна. Тэгээд энэ одоо ихтэй намайг бас амар жоохон бахад хоршоолол гэдэг төв байсан. Дотор нь ингээд хүмүүс юм зардаг. Ийшээ орж юм хийсч мэсдэг байла. За тэр болохоор ингээд тобоо төв харагдчихээн. Тобоо төв дотор намайг одоо жоохон бахад MBC гэдэг телевизэн байдаг байсан. Тэгсэн одоо болохоор амар их юм харагдчих шүү байна. Бильярд гэж юм. Тавилгааны дэлгүүр юу гэнэ автомат хувц угаалгын төв мөн үү? Тийм юм байх шиг байна. За энэ офс нутагт Skyline төв
байр энд байдаг. За энд нэг юм барилга баригдчихээн. За одоо ингээд энүүгээр доошоо явах юм бол манай сургууль руу явдаг бол зүрэ гарчихгүй. Энд одоо нийлийн ам бол Андууд гэдэг караоке байсан дээр үз. 10 жил байхад Андууд гэдэг караоке байсан. Тэгээд дэшиг амирх ордог байсан. Энд ингээ хартаг гэж хүний тамирчны хөшөө байдаг. За энэ бол ер нь бол автобусны буудал гэж байгаа. Гэтэ би яг энэ улаан амын автобусанд сууж үзээгүй. Ингээд нэг ийм маршрутаар л явдаг нэг ганц л автобус байдаг хөх тий. Нэг л автобус байдаг хөх. Ингээд ганц хоёр буудал бас энэ харагддгийг. Тэгээд тэнд гэр хорооллууд байдаг юм шиг. Энд чинь ингээд таксинууд зогсдог. За энэ бас нэг юм хөшөө байна. За ингээд ер нь бол ингээд төв талбай дээр ирчихэж байгаа. Тэ яг ямар барилга баригдчихж байгаа юм бэ? За энэ хөдөлмөрийн дээд сургууль гээд одоо Олон гомын ганц их сургууль. Энд бас нөгөө чөлөөт намын санчин байт юм шүү дээ. За энэ ингээд хүүхдийн ертөнц гээд тоглоомын төв, хүүхдийн тоглоомын төв байдаг гэсэн одоо ч байгаа юу? Байхгүй мó. За энэ одоо нэг давхартны чөлөө Mobicom байдаг. За ингээд Center House гээд бас их алдартай дэлгүүр бий. За тэгээ Монгол ардын нам байна ийшээ ажил намын дээр байдаг. За ингээд ер нь бол ийшээгээ ингээд төв гудамж гэсэн үг. Ийшээгээ болохоор одоо ингээд 2 дугаар сургууль дээр урагшаа цагаан алга гээд байгаа. За манай төв талбай маань өдрийн цагаар бол нэг ингэж харагдчихъя. Цэцэгт мэдчилгээ гинэ. Ингээд амар их цэцэгт мэдчилгээний төвхтэй болцсон мөлий ш Дулаангов. Тэнд болвол одоо Галдан Мошигт хааны өргөө гэд юм өргөө байдаг. Би тэгтээ орж удаж байгаагүй. Одоо ингээ энэ байрны доотлоор ингээд битүү хадтааны газрууд байдаг. За энд одоо миний мэдчихэж байгаагаар штеп. Өнхрөөш бэкри гэдэг амир алдартай одоо тэр хойноос ингээд шинэ салбараа нийцсэн байгаа. Энэ бол хуучин салбар. Тэн дээр жимэр харамжилдаг, гой мэддэг, бэкри иддэг байла. Ундрах гурп гэдэг барилга баригдсан байлээ. Одоо ундрах гэдэг нь ундрах офис гэдэг колонкийн логотой юм лээ. За өнөөрөө энэний террасан дээр найзуудтайгаа сууна. За энд одоо ингээд титэм гээд одоо бас манай Лонгомын том бэлэг турсан олон дэлгүүрүүдийн нэг. Нод центр гээд энэ болохоор бас нэг ганц 2 жилийн өмнө баригдсан шиглэн барсан юм шиг байлээ. Үйл ажиллагаат бол байсан. Бид гур бол одоо энэ Zol Beach Story зорж ирсэн энэ ажиллаж байгаа болов. За энд нэг юм сансар шоп гэдэг бас бай. Юуны дэлгүүрийн хосторон төвгний IT технологийн дэлгүүр гэж бас шинээр баригдсан юм уу? Эсвэл өмнө нь байгаа засар хийсэн болов бас мэдгүй байна. Энэ хавцаа амьддаггүй юм болохоор мэдгүй маа. Бид гурав явж байгаа санаандгүй Baby Bakery гэдэг газар орж ирсэн. Тэдний кейк болон шейк нь бүр амар гомдтой байсан. За энэ байр болон тэр байр хоёр ингээд 1-2-64 гэдэг байр. За энэ бол ингээд Овс аймгийн нэгдсэн имлэг. За ингээ хойноо хүүхдийн имлэг. Энд чинь ингээ хувийн имлэгүүд ер нь бол имлэгүүд энэ хавьта байдаг. Тэр цаалтанд хөрхөн байдаг лөө. 100 жилгээ тарин энэ барилгын доор байдаг дэлгүүрүүдийг гаднын адилхан болгосон билээ. За энэ юм шинэ орон сууц баригдсан байна. Доороо ийм лаг фитнес мэднэстэй юм байна. Moonlight гэдэг нэг газар заяа. Баг нэгдээд баг 2 жил болж байгаа. Жил гарсан ч юм уу болж байгаа. Би ерөөс орж үзээгүй. Орж үзмээр л байгаа.
Sky Lounge гэдэг юм биш үү? Ийм террас байна. Олоо тэр харагдаж байна. Лаз гарах уу? За энэ бол усын 90 жилээр баригдчихсэн 9 давхар байр байна. Ишэт гээд энэний хажууд болохоор бас нэг юм байр. Oh my god, миний камер. Нэг юм барьлагаас шинээр баригдсан юм байна. Эдний кофе шоп билүү? Bubble tea-ийн газар орох чинь. За үүнээс цааш үзүүлгийг харуулъя гэсэн газрууд зөндөө байсан боловч би очиж амжилгүйгээр хот руу яваад өгсөн. Харин дараагийн влог дээрээ Усын 100 жилийн баяр наадмын өдрүүд ямархуу болсон талаар бичлэг хүргэх болохоор subscribe дараад хүлээж аваарай. Үзсэнд баярлалаа.